Хроматографийн аргын үндсэн зарчим нь хөдөлгөөнтэй баазыг тогтвортой бааз дондор хөгжүүлэх буюу урсгахад холимогдох бүрэлдэхүүн байдлын ялгаатай урттайгаар тогтвортой бааз дондор нэвтрэх юм а. Хөдөлгөөнтэй бааз дахь бүрэлдэхүүн байдлууд тодорхой уусгах чанарын ялгаа тогтвортой бааз наалдах чанарын албаас хамаарна янз янзын урттайгаар зөвлөгддөг. За тухайн уусгагчид хамгийн сайн уусгах тогтвортой бааз өдөө хөвгөн шилждэг бол тогтвортой баазд хэдий сайн наалдаж байна. Хэдий ч удаан шилждэг байна. Иймээс тогтвортой бааз дундуур холимог шилжихийн хэрээр холимогдох бүрэлдэхүүн байдлууд өөр модтойгоор шилжиж тусын үсийг үүсгэн ялгаж авдаг. Дараах бодис материалыг тогтвортой бааз ба хөдөлгөөнтэй бааз ангилалд ялгаж хэвтэртэй бичээр явуулдаг. Шүүлтүүрийн цаас, ус, хар бэх, балын харандаа. Уйлтаа тулгаараа өгдөөдөө тогтвортой бааз нь шүүлтүүрийн цаас, балын харандаа. Хөдөлгөөнтэй бааз нь ус, хар бэх. Цаас хроматографийн хэрэглээ. Эхэндэх бодгийг ялгах, таних, хроматын пигментийг ялгах, таних, эм болон хортон устгалтын байдлыг таних, хүнсний бүтээгдэхүүн хариутай байж байгаа эсхийг таних гэсэн аргуудад хэрэглэж байна. Бүгдээрээ өнөөдрийн хичээлээд өгнө. Сурах чанаагийн ангийн сурагчдын төслийг ажиглан хийсэн таамаглал зүг байсан уу хүмүүдээ? Тэртээ бичээрэй. Асгал дараах асуултуудад хариулж хэвтэртэй бичээрэй хүмүүдээ. Нэг нь хроматографийн цаасан дээр эхлэх шугамыг яагаад харандаагаар тэмдэглэдэг вэ? Хоёр дахь нь хроматографийн цаасыг шилэн цааны ханамд хэрэгж байрлуулж болдоггүй учир юу вэ? Гэрийн даалгаварт үндсэн дургуун эргэлдэх бодогч байдал агуулсан 2-оос дээш бүтээгдэхүүн сонгон авч цаасан хроматографийн туршилт явуулан энд бичиж ирээрэй. Сурах үүргээ биелүүлэн төвтэй суралцсан хүмүүстээ баярлалаа. Баярлалаа.